Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөх нийслэлийн налах түүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон налах цэргийн хотгоны хүндэт харуул өгдөж авлаа. Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого үйл ажиллагааны хэрэгжилт санаачилсан хөтөлбөр нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцуулсан. Хүнсний хувьсгал тэрбум мод эрүүл Монгол хүн цагаалт илгээлт 2100-гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ. Үүнд налах дүүргийн удирдлага төр хувийн хвшил нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа ард иргэдийн хүчин чармайлт хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч илгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын ихтэй сургуульд 1055 оюутан суралцж байгаагийн 10 гаруй нь налах дүүргийнх. Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж орон нутаг улс эх орныхоо хөгжил дэвшил ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхэтэн манлайлагчд болно гэдэгт итгэл төгс байгаагаан ерөнхийлөгч илэрхийллээ. Цагаан алт үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж сансан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тоннд хүрснийг бас би зөвхөн тэмдэглэе хэлхийг хүсэж байна. Дээр нь монголчууд бид нар өөрсдийнхөө гутлын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж 550 мянган хос гутал одоо бас үйлдвэрлэж чаддаг ийм сайхан амжилтыг бас энэ жил гаргасан байна. Мөн Монгол улсын аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж байгаа хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орж олон 10 үйлдвэрүүд өөрсдийнхөө үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн ийм сайхан амжилт гарлаа. 1000 гаруй нэр төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг дотоодынхаа зах зээлд болон гадаадын зах зээлд манай баялаг бүтээгч нар маань үйлдвэрлэгчид маань одоо гаргасан ийм сайхан амжилтууд бас гарсан байна. Тэгээ манай налах дүүрэг бол их онцлогтой. Улаанбаатар хотоос одоо 30 км-ийн зайд байж байгаа. За мөн Төв аймгийн одоо бүс нутагт хамаарагддаг дархан цаацд газартай гэдэг олон одоо үйл ажиллагаанууд бол явагдаж байгаа. Тэгээ энэ жил бид нар Монгол Улсын ерөнхийлөгчийн санаасан тэрбум модны хүрээнд бол үндэсний компаниуд болон за дотоодын одоо бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтайгаа хамтран энэ жил ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлэх. За тэр дундаа одоо чийгшил болон энэ Улаанбаатар хотын өнгө үзэмчинд одоо нөлөө үзүүлэх нэлээд моднуудыг тарьж байгаа. Ойролцоогоор бол бид нар энэ жил 15 мянган мод тарих төлөвлөгөө байгаа. За дээрэс нь манай налах дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд бол олон улсын элчин сайдуудын одоо жил болгон мод тарьдаг газар байж байна. Тэгэхээр энэ газраа бол бид нараас хайрлж хамгаалж нэлээдгүй одоо анхааралтай авч хэрэгжүүлж байгаа. За бид нар бол бас малчтын одоо энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бол сая нийслэлээс хэрэгжүүлж байгаа сүү хөтөлбөртөөгөө уяад хөдөө аж ахуйн яамтай хамтран нэлээд зохис хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа малчтынхаа бүс нутгийг гаргаж за Улаанбаатар хотын одоо хэрэгжүүлж байгаа бодлоготой уялдуулан бүгдийг нь одоо газар зааж тодорхой хэмжээний одоо яг малчтынхаа бэлчээрийн газрыг шийдсэн ийм одоо ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. За мөн онцлог нь бол манай налах дүүрэг бол өнгөрсөн хугацаанд бол уул уурхай, шилний үйлдвэр, хүнд үйлдвэрүүд дээр одоо явж ирсэн бол манай налах бол энэ жилээс ерөнхий төлөвлөгөөгөө баталж цаашдаа ер нь бол аж үйлдвэр тэр дундаа барилгын үйлдвэрийн одоо эдийн засгийн тусгай бүс. За энэ одоо горх тэрэлжийн байгалийн зохис спорт газраа түшгэлсэн аялал жуулчлалын бүс. За мөн одоо ерөнхийлөгчийн одоо илгээлт 2100 одоо хөтөлбөртөө уялдуулан хүүхэд багчуудынхаа гадаад хэлний боловсролыг анхаарч эффекта буюу одоо англи хэлний хөтөлбөрийг 10,000 хүүхдүүдэд хэрэгжүүлж байна. За энэ хөтөлбөр маань хэрэгжсээр манай налагын бүх хүүхдүүд англи хэлний одоо төвшин ахихаас гадна байгалийн шинжилгээ ухаан дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа. Налах дүүрэгт бүтээн байгуулалт эд өрнөж байна. Жишээ нь төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хвшлийнхэн 50 мегаваттын хүчин чадалтай сэргээгт гэрчим хүчний станц барих гэж байна. 7850 га талбайд байгуулсан наал уухай эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар Чойр замын үд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик хөнгөн үйлдвэрлэл, нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болно. Налахын үйлдвэр технологийн паркад 13 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 8 үйлдвэр барилга ашиглалтанд орж иргэдийг ажлын байраар хангаж байна. Налах дүүрэг нь цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишг хот болохыг зорж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтанд ирсэн иргэд хэлж байлаа. Улсын их хурлын гишүүнийг сонгодог тойргоос тийм ээ. Тэгээд тойргоос сонгогдсон их хурлын гишүүд нас иргэдийнхээ итгэлийг алдаад хуралдаа суухгүй ч юм уу. За бүр огт суудгүй ч гэдэг юм уу. Одоо тэр бол
сонсоход одоо иргэн хүмүүст их муухай сонсогддог. Яагаад тэгэхээр чи бид нарыг төлөөлж байгаа мөртлөө хуралд ингээд суухгүй байна гэдэг бол ерөөсөө тэр хариуцлага. Тэгэхээр одоо их хурлын гишүүн гэдэг бол өөрөө бол бидний одоо хамгийн сонголтоор гарч ирсэн одоо хамгийн хүндтэй хүн шүү дээ. Тэгэхээр их хурлын гишүүн маань өөрөө юм хариуцлагагүй байхаар иргэд ер нь яаж бид нар иргэдээс яаж хууль мөрд яаж хариуцлага нэх юм бэ? Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэж бодож байгаа гэхээр энэ ерөнхийлөгчийн хууль батлагдаасаа одоо ядаж одоо энэ хүмүүс бас нэг хууль дэг жоромтой улсад амьдарч байгаа өөрөө хууль сахиулах байгууллагын хамгийн одоо оройд нь их хурлын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс өөрөөсөө эхлээд хариуцлагатай байгаасаа гэж хүсмээр байна. Яг хэрэгэн өмнөд ирэх ашиг хамгаалах юм ямар ч юм баггүй. Одоо энэ сонгогдож байгаа сонгуулийн гишүүн их хурлын гишүүд нь юу хийх вэ шүү дээ. Тухайн үед гарахтаас сайхан хамгаалт өгөөл байхгүй одоо. Бид миний мэдээд одоо би энд ирээд унга надад хөөгчтэй би. Тэг би хотод олон жил ажиллаж энд ирээд надад тэр ажилласан. Тэрнээс биш одоо яг тэтгэврийн хөгшин хэдэн дөрөв авч илээ. Тэгэхээр манай надад нэг 7-9 50 нэг шуум тавьж өгнө тэр чигээр байхгүй одоо. 4-5 жил болж байна. Тэгээд ингээд эргүүлээд нөгөө нэг хүн байхгүй ч юм хэцүү болчиход байгаа байхгүй бидэнд тийм ээ. Тэр хуулийн заалт гачуу сайн л байгаа байхгүй. Тийм зүг байх уу яах вэ? Тэгэхгүй эднээс арай даварж байгаа байхгүй. Ард түмний ч бодохгүй өөр хувийн хаяг ашиг утцсан хин дуртай нь юу ч хийж болдог ард түмний хөндлөхөө байсан юм шүү дээ. Бид тэднийг гаргасан тэд нар биднийг хөндлөх ёстой байж биднийг хөндлөхөө болж байгаа байхгүй. Эргүүл татах нь зөв дэмжиж байгаа. 100% дэмжиж байгаа. Мөн иргэдээ ерөнхий сайд байхтан Улаастан гүрнээс Налааха Чойрын уулзуур хүртэл 20.9 км авто замыг бүрэн шинжилсэн талархал илэрхийллээ. Тэрээр ажил үйлсээрээ бусдыг хамгаалж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан засаг даргын тамирын газрын боловсролын хэлтсийн дараагасан үндэсний техникийн сургуулийн эрчим хүч тээврийн сургуулийн багш техникийн ухааны доктор Дэд профессор Содон Бэлийн гэлэг жамцад гавьяат багш Нэмүн төгссөө совилтын үүсгэн байгуулагч захирал тэргүүлэх зэргийн хэмч лавгчвын үлзий буйнд хүний гавьяат эмч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дэд одоо медалаар шагнасан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч хурлсыг хөргөжлүүлэн Төв аймагт ажиллалаа.